Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаараар BMW M5 машиныг танилцуулна. Энэ бол хурд, хүч болон 5 тухыг төгс хослуулсан гайхалтай автомашин юм. BMW M5 нь дөрвөн хаалгатай спорт машины төрөл бөгөөд өдөр тутам унахад тохиромжтой бас спорт машины хурдыг өдөр бүр мэдрүүлнэ. Спорт суудлын биеийг сайн барина. 5 тухтай, том дэлгэц, олон тохиргоо өдөр тутмын унаанд 5 тухтай супер хурдан машин боловч гэр бүлийн машин шиг өдөр тутмын болон спорт машиныг хослуулсан юм. Зам дээр барьцаатай жолоодлогын хариу үйлдэл хурдан BMW M5 бол өдөр тутмын унаа бас спорт машин хурдан хүчтэй 5 тухтай. Та энэ машиныг жолоодож үзвэл спорт мэдрэмжийг өдөр тутмын амьдралдаа мэдрэх боломжтой. M5 нь M X-Drive бүх дугуйн хөтлөгч системтэй. Энэ систем нь энгийн үед бүх дугуйнд хүч хуваарлагдагч жолоочийн хүсэлтээр зөвхөн арын хөтлөгч горинд шилжих боломжтой. Ингэснээр спорт мэдрэмжийг бүрэн авах, бүр дрифт хийх хүртэл боломжтой. Hybrid систем нь зөвхөн хурд нэмэхээс гадна тодорхой зайг цэвэр цахилгаанаар туулах боломж олгодог. Хот дотор богино зайд дуу чимээгүй шатхуун баг зарцуулж явах боломжтой нь орчин үеийн шаардлагад нийцсэн шийдэл юм. 4.4 литрийн V8 хөдөлгөөр 2 турбо компрессор 625 морины хүч гიშгэхэд шууд хурд авдаг. Хурд авахдаа тэг 100 км цаг 3.3 секунд, дээд хурд 250-305 км цаг 3 секунд орчимд 100 км цаг хүрнэ. Зарим суперкаруудтай ч өрсөлдөхүйц хурдтай. Гадна дизайны хувьд шинэ M5 илүү өргөн, булчинлаг төрхтэй болсон том агаар уруулах нөх, тод хэлбэрийн бампер, спорт обод, дөрвөн салаа яндантай. Дотор сална нь өндөр зэрэглэлийн материал, том кяурд дэлгэц, M спорт суудал жолооч руу чиглэсэн удирдлагын байрлал зэрэгээрээ тансаг бөгөөд спорт мэдрэмжийг зэрэг өгнө. Шатхуун зарцуулалт энгийн үед хот дотор 100 км-д 13-аас 15 литр хурдны замд 100 км-д 9-өөс 11 литр зарцуулна. Энэ нь жолоочийн хэм маяг замын нөхцлөөс хамаарч өөр байж болно. Машины жин M5-ын үйлдвэрийн стандарт жин 1900-2050 кг-тай байдаг. BMW M5 тоноглох гэж байгаа бол тоноглох дундаж зардал хөнгөн карбон бас яндан бас обод 15,000-30,000 $30 болно. Доторх тоног программын тохиргоо турб явах эдэнгийн тоног 30,000-60,000 $60 болно. Машиныг хамгийн өндөр хүчин чадал гүйцэтгэлтэй болгоход 80,000 $80 орчим болно. Зардал нь хийх өөрчлөлтийн хэмжээнээс шууд хамаарна. Хэрвээ бичлэг таалагдсан бол манай сувгийг subscribe дарж, лайк дарж дэмжээрэй.